Уулын цаанаас ургах наран дөнгөж цухихтай зэрэгцээд л миний ажил эхэлдэг юм. Бүх гэгч нь унтаж байгаа охиноо сэрээчихгүй хичээн зөөлхөн үнсэхдээ би ажлын эрч хүч авах шиг болдог. Тэгээд хувцас сэмхэн авч аяг цайгаа ууж амжихтай үгүйтэл ажилдаа гардаг да. Хотын хөл хөдөлгөөнөөс урдж нийслэлээ цэвэрхэн болгох нь миний үүрэгт ажил. Би нийслэл хотынхоо хөгжил цэцэглэлтэнд хувь нэмрээ оруулаад 18 жилийг ардаа үдэж байна. Миний ажилд сайнтай муутай олон л зүйл байдаг. Амар ажил гэж хаанч байхгүй шүү дээ. Анх намайг ажлын гараагаа эхэлж байхад энэ сайхан өндөр барилгууд, нүд ирээлжлэм олон машин байгаагүй юмдаг. Яг хот минь хөгжөө сайхан л байна. Харин хотынхоо хөгжилтэй зэрэгцээд иргэд маань л хөгжих хэрэгтэй байгаа юм да. Энэ сайхан хоттой цэвэрхэн амьдрал хичнээн сайхан. Бидний ажлыг ойлгож дэмжих олон л хүн байдаг. Түгээрч зогсохгүй төр засаг маань бидний ажлын хүнд хэцүүг ойлгож дэмждэг болсонд нь их баяртай байгаа. Тийм ээ, бид нэгнээ ойлгож дэмжиж ажиллана гэдэг хичнээн сайхан гэж. Миний ажилч өөрийн гэгээнээс үдшийн бүрээ болтол үргэлжилдэг дээ. Өдөр гадаа ажилдаг болохоор халуунд халж, хүйтэнд хөрөөдөл. Хэцүүхэн үедээ бол хэцүү. Гэхдээ хүнд хэцүү гэж ажиллаа голдгүй. Зовжолсон мөнгө амттай гэдэг дээ. Хөлсөө туслуулж олсон болохоор амьдралд минь болоод л байдаг юм. Хүн бүрэл хийж байгаа ажлаа чин сэтгэлээсээ хийвэл өөрийн болоод улс орны хөгжил цэцгэлж байгаа нь тэр шүү дээ. Хамгийн хэцүү санагддаг зүйл бол хүмүүсийн ухамсар. Дөнгөж цэвэрлж дуусаад л эргээд харахад хэнэгч өгөө хогоо хайчгаад яваад өгнө шүү дээ. Энэ л байдлаа засчихвал болохгүй бүтэхгүй зүйл гэж байхгүй юм шиг санагддаг юм. Таны хайсан хог байгаль дэлхийг бохирдуулж, таны үр хүүхэд хорт агаараар амьсгалж байгаа гэдгийг бодох хэрэгтэй. Зөвхөн өөрийн гэр биш. Энэ гудамж талбай, зам харгуй тэр чигтэл бидний амьдарч байгаа орчин чинь таны л гэр ор юм шүү дээ. Би өөрийн хийж байгаа ажилдаа үнэхээр сэтгэл хангалуун байдаг. Учир нь миний ажил Улаанбаатар хотынхоо өнгө үзмжийг засч, цэвэр цэмцгэр орчин бий болгож, үр хүүхдийнхээ сайхан амьдрах нөхцөлийг нь бүрдүүлж өгч байгаа гэж бодохоор нэг л сайхан. Нийслэл хот маань өдрөөс өдөрт өргөжин тэлж хөгжөөд, улам өнгө зүсээ засч байна. Ард иргэд маань нэг л өдөр ухамсарлан салхинд хийсэх ширхэгч хоггүй болно гэдэгт би итгэдэг. Тийм ээ, би энэ л хот, энэ л эх орны иргэн ажиллаад, амьдраад байна. Амьдрахсай. Нийгмийн хөгжлийг дэмжигч Royal HD телевиз